За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг төвшүүлье. За миний би Баяр Жаргал гэдэг Монголын байгаль орчны үнэлгээ хэрэгцээтэй холбооны удирдах зөвлөлийн одоо гишүүн ажилтнаа. За өнөөдөр та бүхэнд байгаль орчны нөлөөлөл байдлын үнэлгээ, за орон нутгийн түвшинд одоо ямар асуудлуудыг одоо анхаарах хэрэгтэй юм бэ? За үүнд одоо тодорхой хэмжээний бас зөвлөмжүүдийг өгье гэж бодлоо. За ер нь бол өмнөх илтгэгч нарын маань бол одоо ерөнхий асуудлуудыг бол бүгдийг нэлээ нарийн дэлгэрэнгүй бол ярьчих шиг боллоо. Тэгэхээр миний хувьд бол цөөн тооны тодорхой асуудлууд дээр бас эргэлзээ үүсэж байгаа асуудлууд дээр бол нэг зарим одоо тэр эргэлзээтэй асуудлуудыг хөндөе гэж бодсон юм аа. За тэгэхээр яг өмнөх одоо багш нар маань бүгд ярьлаа. Байгаль орчны одоо нөлөөллийн үнэлгээ, нөлөөлөх байдлын үнэлгээ одоо хэдэн төрөл байдгийг, одоо ямар ач холбогдолтой юм те гэдэг талаар ярьсан. Тэгэхээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ маань за өнөөгийн хуулиар бол 4 одоо төрөлд хуваагдж байгаа. За үүн дотроо бол үнэлгээнүүд маань бас салж байдаг. Тэгэхээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ буюу одоо бидний одоо өнөөдөр ярилцаад байгаа байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, за цаашлаад байгаль орчны одоо нөлөөллийн наривчлсан үнэлгээ гэж ийм хоёр хэсэгт хуваагдж байгаа. Тэгэхээр ер нь бол яг үхээр за нөлөөллийн үнэлгээ гэж ярьж ивэл энэ хоёр асуудлыг ярьж байна гэж ойлгох ёстой. За тэгэхээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх одоо төслүүдийн хувьд бол байгаль орчны төлөв байдлын үнэлгээний асуудлууд хөндөгдөж ирнэ. Тэгэхээр хуулийн дээр бол байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон төлөв байдлын тодорхойлолт гэсэн хоёр ийм асуудлыг хөндөж гаргаж ирдэг. За энэ дээр бол бид бүхэн яах вэ гэхээр одоо эргэлзэх асуудлууд бол бас цөөнгөө гарч ирдэг ийм тохиолдол байна. Тэгэхээр байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гэдэг маань бол илүү том одоо хэмжээний төсөл хөтөлбөрүүд дээр эсвэл тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжиж байгаа үйлчлэгээний төслүүд дээр бол яригддаг голцоо. За тэгэхээр байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт гэдэг маань бол илүүтэйгээр одоо энэ орон нутгийн хөгжүүлэх сангийн одоо санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдэд бол одоо яригдаад явах ийм одоо асуудал байгаа. Гэхдээ хэрвээ тухайн одоо орон нутгийн хөгжлийн сангаас одоо санхүүжилт хэрэгжиж байгаа төсөл маань одоо байгаль орчны нөлөөлөл одоо тодорхой хэмжээнд одоо цар хүрээний өмнө одоо ихтэй гэдэг юм уу? Эсвэл тухайн нөлөөлөл нь олон жил дамнаж одоо бий болохоор эсвэл одоо тусгай хамгаалалттай газар гэдэг юм уу? Эсвэл одоо ойн усан сан бүхий одоо ийм газар хэрэгжихээр бол төлөв байдлын тодорхойлолтын асуудал биш, төлөв байдлын үнэлгээний асуудал бас яригдах ийм учиртай практик зүйл байдаг. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа. За байгаль орчны нөлөөллийн үнэлгээг бол за байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага эсвэл байгаль орчны одоо аймаг нийслэлийн байгаль орчны газрууд бол ерөнхий үнэлгээний дүгнэлтийг нь хийдэг. За ингэхдээ за сая Багамд улам одоо мэрэгчлэнгийн ярьснаар 3 одоо нөхцөлтэйгээр бол тухайн дүгнэлтийг бол гаргадаг. За тэгэхээр энэ дээр бол ямар асуудлууд ярих гэж байна гэхээр би сүүлийн одоо 10 болон 5 жилийн одоо байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтүүдийг одоо судалж үзлээ. Тэгэхээр сүүлийн одоо 5 жилд бол яаж вэ гэхээр орон нутгийн хэмжээнд бол эдгээр одоо 3 одоо төрлийн одоо дүгнэлтийг гаргасан ерөнхий үнэлгээний дүгнэлт байх ёстой байсан боловч шинээр шууд одоо хэрэгжүүлэх боломжтой гэдэг ийм одоо англиар дүгнэлтүүд гарсан тохиолдлууд бол байна лээ. Тэгэхээр сүүлийн 5 жилд бол нийтдээ нэг 10 орчим төсөлд шууд хэрэгжих боломжтой буюу ямар нэгэн хуульд одоо заагаагүй ийм одоо англиар бол дүгнэлтийг гаргасан байх жишээ нэ. За тэгэхээр 10 жил цаашлын одоо 10 жилийн асуудлыг ярил 20 орчим төсөлтөөр шууд хэрэгжүүлэх боломжтой гэсэн ийм дүгнэлт гаргасан байна. Тэгэхээр зүгээр энэ дээр бол аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар хариуцсан шинжээч мэрэгчлэнгүүд бол яг үхээр хууль заасан одоо татгалзах буюу буцаах, за нөхцөл бололтоогоор зөвшөөрөх, эсвэл наривчлсан үнэлгээ хийх гэсэн энэ 3 одоо ангиллаараа бол дүгнэлтээ гаргаж явах нь зөв юм а гэж юу нь бол харж байгаа. За байгаль орчны нөлөөллийн үнэлгээг бол яг үхээр за хэрвээ байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийхээр бол зайлшгүй мэрэгжлийн байгууллага оролцоотойгоор хийхээр зохицуулсан байна. Тэгэхээр байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх одоо төслүүдэд яах вэ гэхээр мэрэгжлийн байгууллага тухайн тайланг хийгээгүй байвал энэ одоо тайланг бол одоо хүчин төгөлдөр гэж хүлээж авч ерөнхий үнэлгээний дүгнэлт бол гаргаж болохгүй. Харин байгаль орчны төлөв байдлын тодорхойлолт байх юм бол тухайн тодорхойлолтыг сум өөрийнхөө одоо дотоод нөөц бололцоогоор бол боловсруулах эсвэл одоо байгаль орчны үнэлгээний одоо чиглэлээр ажиллажсэн туршлагатай хувь мэрэгчлэлтэн хувь хүнийг одоо ажилуулж тухайн одоо тайланг бол боловсруулах бүрэн боломжтой байж байгаа. За мэдээж байгаль орчны нөлөөллийн наривчлсан үнэлгээ хийхээр бол баг сумын одоо удирдлагууд маань заавал зайлшгүй одоо мэрэгжлийн байгууллагад бол хандах шаардлага бол байгаа. За үүн дээр бол нэг асуудал яригдж байна юу гэхээр
байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргахдаа хэрвээ нөхцөл болцолтойгоор тухайн төслийг хэрэгжүүлж болно гэж өгвөл тухайн жил төслийн байгаль орчны меншийн төлөвлөгөөг боловсруулах шаардлагатайгүй юу гэдэг энэ асуудлуудыг бол зайлшгүй дүгнэлтэндээ оруулж явах шаардлагатай. Зөвхөн миний хувьд бол байгаль орчны үнэлгээний мэдээллийн санг шүүж тухайн зарим төслүүдийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг харсан. За тэгэхэд зарим юу гэдгийг менежментийн төлөвлөгөө боловсруулах шаардлагагүй төслүүд дээр менежмент төлөвлөгөөг боловсруулаа гэсэн шаардлага тавьсан. Эсвэл юу гэдгийг урт хугацаанд хэрэгжих төслүүд дээр менежментийн төлөвлөгөөг батлуулах шаардлага тавилгүйгээр дүгнэлтийг гаргасан ийм алдаа тогтворууд харагдаж байна лээ. Тэгэхээр үүн дээр бас аймгийн холбогдох шинжээч мэргэжлэгмүүд бас тодорхой хэмжээнд анхаарлаа хандуулж тухайн төслийн онцлог хоорондын ялгааг сайн харж иж энэ дүгнэлтүүдээ гаргаж явахгүй бол урт хугацаанд байгаль орчин тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх тодорхой хэмжээний бохирдуулагч бодис ялгаруулж байгаа юм төслүүд дээр менежментийн төлөвлөгөөгөөр ингээд шууд хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтүүдийг гаргаад байгаа нь бол бас байгаль орчин болон тухайн орон нутгийн хүний эрүүл мэндэд бас сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Эргээд нөгөөдг нь яах вэ гэхээр тухайн төслийн амжилттай хэрэгжих зүйлд нь нөлөөлөхөөр ийм байж байгаа. За тэгэхээр тухайн жилийн байгаль орчны менежмент төлөвлөгөө хэрвээ боловсруулахаар бол мэргэжлийн байгууллагаар хийлгэж болно. Нөгөө талдаа яах вэ гэхээр тухайн сум орон нутаг маань дотоод нөөц боломжоо ашиглаад бас менежмент төлөвлөгөөгөө батлуулах юм боломжтой байгаа. Үүнийг бас анхаарах хэрэгтэй байх. За орон нутгийн хөгжлийн сангаас 2013-аас 16 онуудад хэрэгжүүлсэн төслүүдэд 20,000 гаруй төслүүд байна гэж байна. За үүний 3% нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх шаардлагатай гэсэн ийм дүгнэлт гарсан байна лээ. За тэгэхээр үүнийг яг хувь процентоор ингээд аваад үзэх юм бол ямар төслүүд байна гэхээр цахилгаан дулаан дамжуулах шугам эрчим хүчний станц, за цэцэрлэг түрээлэн ногоон байгууламж, за хог хэдийн нэгдсэн цэг гэсэн эдгээр 3 төсөл бол хамгийн том байр суурийг эзэлж байна. Тэгэхээр ер нь бол яах вэ гэхээр сумдын эсвэл багийн энэ сангийн үйл ажиллагааг хариуцж байгаа хүмүүс маань эдгээр төслүүд дээр жишээ нь ирээдүйд төслүүдийг тухайн сангаас санхүүжүүлэхээр хүсэлтэд оруулж байгаа бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх нь байшгүй гэдгийг ойлгох ёстой. За үүн дээр мөн яах вэ гэхээр хэрвээ тухайн төсөл маань байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх шаардлагатай болвол магадгүй цаашлаад байгаль орчин нөлөөлөх байдлын наривцсан үнэлгээ хийх шаардлагатай болвол тухайн төслийнхөө төсөв санхүү дээрээ уг гарах зардлуудыг бас тооцож гарах хэрэгтэй. Тэгэхгүй яах вэ гэхээр яг үндсэн төслийнхөө гарах зардлаараа санхүүжилтээ батлуулаа явчих юм бол эргээд нөгөө нэг ерөнхий үнэлгээний дүгнэлтээр наривцсан үнэлгээ хийх шаардлагатай эсвэл менежмент төлөвлөгөө боловсруулж нөлөөлөл бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдээ үзэх юм бол нэмэлт санхүүжилтийн асуудлууд ургаад гараад ирнэ. Тэгэхээр анханасаа төсөл хөтөлбөрөө боловсруулж явахдаа тэр санал санаасаа гаргаж явахдаа эдгээр жишээ төслүүд дээр бол та бүхэн нөлөөллийн үнэлгээ хэрэгжүүлэх юм хийх юм байна. Магадгүй цаашлаад менежмент төлөвлөгөө боловсруулаад түүний хэрэгжлийг хангаад явах ийм байгаа маа гэд ойлгох хэрэгтэй. За тэгэхээр өчигдийн байдлаар бол орон нутгийн хөгжлийн сангийн ийм мэдээллийн сан байд юм лээ. За үүн дээр бол орсон мэдээллийг би та бүхэнд харуулж байна. За үүнд бол яг үхээр 2013-аас 2018 онд хийгдсэн санхүүжилт авч ирсэн төслүүдээс илүү нарийн шинэ нэмэлт ажлууд ороод ирсэн байж байгаа жишээ нэ. Тэгэхээр энэ олон төрөл ангилд орж байгаа энэ олон төслүүд маань аль нь нөлөөллийн үнэлгээ хийх юм бэ, хийхгүй юм бэ гэдэг ер нь бол нэлээд бас асуудал. Тэгэхээр түрүүн шижир туяа мэрэгжилтэн бас хэлсэн. За ер нь бол багийн төвшөндөө анх тэр төслийн санаа гаргахтаа тэр хяналтын хуудасаа ашиглаад байгаль орчин нөлөөтэй нүг үеийг гаргаж болж байна. За нөгөө талдаа хялбар аргаар яаж үзэж болох вэ гэхээр ерөөсөө эдгээр энэ улаанаар дугуулсан тойруулсан энэ хэсгүүд салбарын төслүүд хэрвээ санал оруулж санхүүжилт авах гэж байгаа бол ер нь бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэнэ гэж ер нь ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэр цахилгаан дамжуулах шугам, агааржуулалт, завсан хангамж барилга, мэдээлэл холбоо, байгаль орчныг хамгаалах гэсэн эдгээр төслүүд бол зайлшгүй байгаль орчны нөлөөллийн үнэлгээ бол хийгдэх
ийм одоо шаардлага бол харагдаж байгаа. За бусад төслүүдийн хувьд буюу одоо баяр наадам тэмдэглэх, за одоо шууд одоо параметраар худалдаа авах, эсвэл одоо тэр нөгөө төрийн удирдлага, санхүүжилт, дэмжлэг гэсэн энэ зүйлүүд төр бол үнэлгээ хийх бол шаардлага байхгүй. За ер нь яах вэ гэхээр орон нутгийн түвшиндээ бол төслүүдийнхээ одоо ирэмблэлт төр санаа гаргахтаа бол энэ байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн одоо хавсралтаар батлагдсан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээх төслийн англи гэсэн энэ одоо бичиг баримтаа заашгүй танилцах хэрэгтэй. Тэгэхээр энэ бичиг баримт энэ англитай уялдуулаад за тухайн одоо санал гаргаж байгаа одоо ирэмблэж байгаа төслүүд маань үнэлгээ хийх шаардлага байна уугүй юу гэдгийг энэ дээрээс бол шууд гараад ирнэ. Тэгэхээр энэ ангилтайгаа маш сайн танилцах, эргээд одоо орон нутгийн одоо хяналтын болон одоо тухайн одоо ерөнхий үнэлгээг одоо баталгаажуулж байгаа одоо албан тушаалтан маань энэ ангилтайгаа бас уялдуулаад энэ үнэхээр одоо юу гэдгийг ерөнхий үнэлгээний дүгнэлт гарах шаардлагатай төсөл байж үгүй юу гэдгийг бас одоо давхар хянаад явах ийм боломжийг бол үүсгэх юм. За нөгөө талдаа яг хөөхөр анх одоо төслийн санаа гараад одоо төсөл боловсруулах шатандаа бол байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхээр бол одоо хийлгэж магадгүй төсөл гэж үзчихвэл ер нь бол төсөв зардлуудаа бол анханасаа тоосч гарах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энд бол юу гэдгийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор энэ төслийг одоо цаашаа хэрэгжүүлэхээр юм байна гэж үзэх юм бол тухайн одоо мэргэжлийн байгууллагын одоо ажиллах зардлыг бол заашгүй энэ төсөвтөө одоо оруулж тусгаж явах шаардлага байна. За тэгээд түрүүн хэлсэн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргахтаа бол байгаль орчны менежмент төлөвлөгөө одоо боловсруулах шаардлагатай үгүй зайлшгүй тусгаж явах. Хэрвээ одоо боловсруулахаар бол үүнтэй гарч байгаа зардлыг мөн л тухайн одоо сум орон нутгийн одоо хэрэгжүүлэх төслийн одоо төсөвт бас суулгасан байх ийм шаардлагатай байгаад байгаа. За миний зүгээр анзаарснаар бол орон нутгийн хөгжлийн сангийн одоо хэрэгжүүлж байгаа төслүүдийн одоо мэдээллийг шүүж үзэхэд за хортон шавж мэрэгчтэй одоо тэмцэх. За малын одоо хариуцлагын одоо юу гэдгийг байгууламж эсвэл мал хариуцлах үйл ажиллагаа гэсэн ийм зүйлүүд бол нэлээдгүй харагдаж ирсэн. Тэгэхээр яг үхээр энэ маань одоо төрийн багам дулам мэрэгжлийн хэлснээр химийн хортой болон одоо засварт бодис ашиглаж байгаа болохоор зайлшгүй энд бол тусгай зөвшөөрөл шаардлагатай байдгаа. Одоо химийн бодисын эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай байдгаа. За байгаль орчны нөлөөллийн наривчлсан үнэлгээ хийх шаардлагатай байдгаа. За энэ асуудлууд маань яг үхээр байгаль орчин аялал жуулчлалын яам за хариуцдаг. За тусгай зөвшөөрлийн асуудлыг бол одоо байгаль орчны сургалт шинжилгээний төв маань одоо хариуцж байгаа. Тэгэхээр хэрвээ химийн бодистой холбоотой үйл ажиллагаанд та бүхэн санхүүжилт авч байгаа бол одоо асуудал хариуцсан энэ газруудтай холбогдоод зөвлөгөөгөө аваад тэгээд энэ дэр одоо магадгүй мэргэжлийн одоо байгууллагын тусалцаа угаасаа авч тарах бах мэргэжлийн байгууллагуудтай холбогдоод үүнд одоо төсөл төлөвлөгөө одоо төсөвөө одоо оруулж явах ийм шаардлага бол зайлшгүй байгаад байгаа. Тэгэхээр одоогоор бол яг одоо юу гэдэг хортон мэргэжтэй одоо тэмцэхтэй ерөнхий үнэлгээний дүгнэлт гэдэг юм уу наривчлсан үнэлгээ хийлгээд явж байгаа аж ахуй нэгжүүд бас тун одоо аж ахуй нэгж орон нутгийн одоо захиргаанууд бол тун ховор байдаг. Тэгэхээр энэ бас хуулийнхаа хэрэгжилтийг та бүхэн бас хангах ийм шаардлага бол байгаа шүү. За энд би одоо 2021 онд одоо байгаль орчин аялал жуулчлалын яам за аймаг нийслэлийн байгаль орчны газруудын одоо гаргасан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг одоо та бүхэнд харуулж байна. За харагдаж байна уу юу? За тэгэхээр яаж яах вэ? Би энийг яагаад харуулж байна гэхээр орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилж байгаа зарим нэг төслүүд тэ адилхан ийм төслүүд одоо жишээ нь ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэсэн одоо гаргуулсан байж байгаа. Гэхэд яах вэ гэхээр одоо чинь хог хаягдлын цэг байгуулах төсөл дээр байгаль орчин нөлөөлөх байдлын наривчлсан үнэлгээ хийх шаардлагатай гэсэн ийм дүгнэлтүүд гарч эхэлж байгаа. Энэ өмнө нөгөө нэг хийгдэж байсан ерөнхий үнэлгээний дүгнэлтүүд гараад ирнэ. За дүгнэлтүүд маань ямар шаардлага одоо тавьсан байна гэдэг нь бол гараад ирнэ. Тэгэхээр та бүхэн яах вэ гэхээр магадгүй одоо төсөв хөтөлбөрөөр эцсийн байдлаар батлуулахаас өмнө энэ одоо мэдээллүүдэд танилцаад энэ дээр одоо мэргэжлийн байгууллага бид нар зайлшгүй авч ажилуулах шаардлагатай юм байна гэдэг ойлголт одоо авах хэрэгтэй болж байгаа. За дараагийнх нь за үн дээр за үерийн далан барих за мөн одоо мах боловсруулах үйлдвэрүүд гэдээ гараад ирж байгаа. За тэгэхээр яаж юм гэхээр миний хувьд бол яг уу гэхээр орон нутгийг одоо хөгжүүлэх сангаа санхүүжилт авч хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлсэн төслүүдийг за сүүлийн одоо 2021 онд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулсан бусад төслүүдтэй жишиж үзээд ер нь ямар одоо төслүүд байвал наривчлсан үнэлгээ хийх ийм шаардлага одоо
аймаг нийслэлийн байгаль орчны газар болон байгаль орчны яамнаас тавьж байгаа гэдэг ийм одоо ерөнхий төр зургийг гаргаж ирсэн. За үүнд бол усан сан үерийн дадлан, за мах боловсруулах үйлдвэрүүд, за химийн бодис ашиглах төслүүд, за хог хаягдлын цэг, за арьс шир боловсруулах, за хөнгөн үндэсний үйлдвэр, шахмал түлшний үйлдвэр, цэвэр усны үйлдвэр, за цахилгаан дамжуулах байгууламж, автоцам барих, худалдааны төв зах байгуулах, за усан хангамж ариутгах татварын систем байгуулах, за дулааны шугам шүлжээ байгуулах, за услахатай газар тариалан гэсэн эдгээр төслүүд бол яаж өгнө вэ гэхээр зайлшгүй наривчсан үнэлгээ хийх ийм шаардлага тавигдж байгаа юм байна. Тэгэхээр хэрвээ орон нутгийн зүгээс эдгээртэй одоо ижил адилхан төслүүд хэрэгжүүлэхээр явж байгаа одоо санал боловсруулалт явж байгаа бол наривчсан үнэлгээ хийх шаардлагатай байна гэж үзээд эртхэн яг үхээр аймаг нийслэлийн байгаль орчны газар, за мэргэжлийн одоо байгууллагуудаас зөвлөгөө аваад магадгүй одоо юу гэдэг шаардлагатай төсөв хөрөнгөийнхөө чиглэл мэдээллийг үнийн саналаараа одоо мэргэжлийн байгууллагаас аваа явах ийм боломж бол байгаа. Энийг бол бас та бүхэн анхаарч явахгүй бол эргээд яг үхээр наривчсан үнэлгээ хийх шаардлагатай гэдэг дүгнэлт гараад ирэхэд нөгөө наривчсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага хөлсөж ажиллуулах энэ төсөв чинь одоо суугаагүй бол та бүхэнд хүндрэл учруулна. Тухайн төсөлмийн цаашаа хэрэгжил бас төвөгтэй болоод ирэх ийм одоо бас нөхцөл байна гэж харж байна. Тэгэхээр түрүү хэлсэн ер нь бол EIC-ийн уу байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг зайлшгүй орж шалах хэрэгтэй. Төсөл болгон дээрээ та бүхэн ийшээ орж одоо асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагууд нь ямар одоо дүгнэлт шүүмж өгд юм бэ? Энийг бол мэдчих хэрэгтэй. Тэгэхээр яг үгээр та бүхний төсөл урагшлахад бол нэмэр болно. За үүнээс гадна яг үгээр за байгаль орчны газрууд болон мэргэжлийн байгууллага үнэлгээний одоо мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч байх хэрэгтэй. Тэгэхээр яг үгээр эдгээр одоо байгууллага албан тушаалтан мэргэжилтэнгүүд маань яг үгээр олон жилийн туршлага олон төслүүд дээр одоо зөвлөх ажил хийж ирсэн болохоор та бүхний ажлыг бол хөнгөлөхөд бол нэмэртэй байх болов уу гэж бодож байна. За ер нь бол хэрвээ тухайн төсөл маань одоо махны үйлдвэр байгаад тухайн махны үйлдвэр нь зөвхөн одоо сумынхаа хэмжээнд биш магадгүй аймгийн хэмжээнд одоо мах одоо борлуулах ийм одоо төлөвлөгөөтэй байгаа бол энэ маань яг үхээр ер нь бол наривчсан үнэлгээ хийх шаардлагатай төсөл гэж үзэгдэж байгаа. Тэгэхээр яг үхээр наривчсан үнэлгээ хэрвээ хийлгэхээр бол байгаль орчны төлөв байдлын үнэлгээг зайлшгүй мэргэжлийн байгууллагаар хийх ёстой. Төлөв байдлын тодорхойлтыг бол өөрсдөө хийчих болно. Тэгэхээр төслийнхөө онцлогоос хамаарат яг үхээр мэргэжлийн байгууллагаар бол гүйцэтгүүлэх шаардлагатай. Тэгэхээр та бүхэн төслөө өөрсдөө маш сайн ойлгох. Нөгөө талдаар яг үхээр одоо аймаг нийслэлийн байгаль орчны газар маань бас энэ төслийн онцлогуудыг харгалзан үзэж энэ бичиг баримтын ялгаануудыг бас хооронд нь гаргаж тухайн шаардлагыг тавих хэрэгтэй. Мэдээж төлөв байдлын тодорхойлолт одоо хийх ёстой төсөл төр бол төлөв байдлын үнэлгээг заавал одоо мэргэжлийн байгууллага хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлагыг бол тавьж болохгүй. Энэ маань яг үгээр төсөв санхүү болон тухайн төслийн хэрэгжилтэнд бол хүндрэл учруулна. Тэгэхээр та бүхэн төлөв байдлын тодорхойлолтыг аль үед нь одоо нэх ёстой төлөв байдлын үнэлгээг аль одоо төсөл төр нэх ёстой гэдгээ маш сайн одоо ялгааг нь гаргаж харах ёстой. Энэ шаардлага тавих ёстой. За тэгээд төлөв байдлын тодорхойлолтыг жишээ нь бол өөрийн дотоод нөөц бололцоогоор хийчих болно гэж байгаа. Тэгэхээр сумын төвшөнд магадгүй байгаль орчны байцаагч юм уу, эсвэл байгаль хамгаалагч маань юм уу, эсвэл магадгүй тухайн төслийг хариуцсан мэргэжилтэн маань энэ төлөв байдлын тодорхойлолтоо төсөл болгон дээрээ боловсруулалт гаргаад ирж болно. Гэхдээ өмнө хийж байгаагүй тохиолдолд мэдээж энэ бол хүндрэл гарна, цаг хугацаа их орно. За мэдээж нэг сумаас нэг төсөл бол одоо юу гэдгийг санхүүжилт авахар хүсэлтээ өгөхгүй нэлээд хэдэн төсөл явна. Тэгэхээр энэ дээр яг үхээр цаг хугацаа нөөц бололцоогоо зөв ашиглахын тулд яг үхээр тухайн одоо орон нутгийн сум маань энэ дотоод нөөц бололцоогоор одоо чадахчвал ийм шаардлага бол гарч ирж байгаа. Тэгэхээр яг үхээр тухайн одоо энэ төлөв байдлын тодорхойлтыг ямар мэргэжилтэн ямар одоо хүн хийх юм бэ? Энэ хүндээ бол магадгүй тодорхой хэмжээний сургалтыг өгөөд сургалтыг аваад одоо тэгээд тухайн өнөр бол энэ одоо ажлыг хийлгэхэд болно гэсэн ийм зүйл байж байгаа. За хэрвээ одоо байгаль орчны меншүүрийн төлөвөө боловсруулах шаардлагатай гэдэг үгэнсэн бол яг үхээр тухайн одоо сумын засаг дарга юм уу хамгийн газар маань өөрөө одоо төслийг захиалагч төслийн одоо төсөл хэрэгжүүлэгч болж байгаа. Гэтэл яг үхээр нөгөө бусад хуулиараа яг үхээр одоо засаг дарга болон одоо хамгийн газрын ажилтнууд маань нөгөө хяналтын бас үүрэг хүлээж идэг. Тэгэхээр өөрөө хэрэгжилтээ одоо хангаад өөрөө хяналтаа хийгээд явна гэдэг бол өөрөө хэцүү. Тэгэхээр хэрвээ байгаль орчны меншүүрийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай, нөлөөллийг бууруулах арга хэмжээг төлөвлөх үнийг гүйцэтгэлийг одоо гаргах шаардлагатай гэж үзсэн бол
одоо тухайн төслүүд дээр яг үхээр магадгүй тухайн гэрэт гүйцэтгэгч байгууллага дээр тий энэ одоо ажиллаа бас одоо гэрээтийг уялдуулж өгүүлэх зүгээр юм шиг. Тэгвэл яг үхээр тухайн одоо юу гэдгийг нэг за барилгын компани байлаа гэж бодъё. Нэг одоо худалдааны төвийн барилга барьж байгаа гэж бодъё. Тэгэхээр тэр барилга барьж хугацаанд байгаль орчны нөлөөллийг бууруулах арга хэмжээг тухайн гүйцэтгэгч маань хэрэгжүүлээд хангаад эргээд явах үхээр орон нутаг маань хяналтаа тавиад явах ийм боломжтой болж байгаа. Тэгэхгүй орон нутаг өөрөө хэрэгжилтээ хийгээд өөрөө одоо хяналтаа тавиад явна гэдэг бол маш төвөгтэй байдлыг одоо үүсэх ийм одоо зүйл байгаа. Тэгэхээр та бүхэн бас энэ дээр бас анхаарах хэрэгтэй гэж ер нь бол миний хувьд үзэж байгаамаа. Тэгээ эцсийн ер нь бол бүлэгт яах вэ гэхээр эдгээр одоо мэдээллийн түрүүн хэлсэн эдгээр мэдээллийн сангуудтай бол зайлшгүй орж танилцах шаардлагатай. Энэ дээр бол яах вэ гэхээр мэдээж хуулиа бид нар хамгийн түрүүнд унших судлах шаардлагатай. За хуулийг дагаж гарсан журмууд, за журмаа дагаж гарсан одоо аргачлалууд байгаа. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр тодорхой ийм жижиг ийм ялгаатай зүйлсүүд их байдаг. Тэгэхээр энэ ялгаатай зүйлсүүдэд бид нар бас уялдаагийн зөв одоо ойлгох, төслүүдтэйгээ хэрхэн одоо уялдуулж ойлгох уу гэдгээ бас маш сайн хувьтай бол юу байх хэвээр ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаа. За тэгээд EICCGM гэдэг энэ мэдээллийн сан руу ороод та бүхэн одоо мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг бол олж харах боломжтой байгаа. Тэгэхээр хэрвээ одоо байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх шаардлагатай, эсвэл наривчлан үнэлгээ хийх шаардлагатай төсөл байгаа бол энэ мэдээллийн сан руу ороод мэргэжлийн байгууллагуудын жагсаалтыг хараад эдгээр мэргэжлийн байгууллагуудаар бол хийх бүрэн боломжтой байж байгаа. За эсвэл байгаль орчны үнэлгээ хэрэгсэлтэй холбоо гэдэг одоо манай бас вебсайт байж байгаа. Тэгэхээр манай байгууллага яаж юм гэхээр өнөөдрийн хувьд бол 60 орчим мэргэжлийн байгууллагыг өөртөө нэгтгсэн одоо Монголын одоо цор ганц одоо байгаль орчны үнэлгээ хэрэглэгчдийг нэгтгсэн юм холбоо байж байгаа. Тэгэхээр манай байгууллагатай холбогдоод одоо уг сайтаар холбогдоод зөвлөгөөнүүдээ аваад иж болно. Манай холбооны зүгээс яах вэ гэхээр зөвлөгөөнүүдийг бол харамгүй өгөн нөгөө талдаа одоо юу гэдгийг шаардлагатай тохиолдолд бол сургалтуудыг зохион байгуулдаг юм байж байгаа. Тэгэхээр энэ байгууллагатай холбогдоод энэ байгууллагын гишүүн байгууллагуудаар одоо магадгүй тий зөвлөх үйлчлэгээ аваад явах ийм боломж бол байгаа шүү. Тэгээд дахин сануулж хэлэхэд байгаль орчны нөлөөллийн одоо энэ үнэлгээний мэдээллийн сан дотор ороод ерөнхий үнэлгээ дүгнэлтүүдтэй маш сайн танилцах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол яг үхээр тухайн төслүүд ижил төрлийн төслүүд дээр ямар одоо шаардлагуудыг тавьж исэн бэ гэдэг дээр бол анализ дүн шинжилгээ хийгээд энэ дээр бол яг хөөхөр одоо дараа нь одоо төлөвлөлтөндөө бас энэ асуудлуудыг зайлшгүй бид нар оруулах хэрэгтэй юм байна гэдгээ бол одоо мэдэх юм боломж байгаа. За тэгээд та бүхэнд баярлалаа.